Бэтменд хангалттай цаг байвал хэнийг ч дийлж чадах дүр гэдгийг хүн бүр мэднэ. Харин түүнийг хэн зогсоож чадах вэ? Бэтмен өөрийгөө хизээ нэгэн цагт хүн алж өөрийн дүрмээ зөрчил алуулахаар fail safe гэх робот хийсэн байдаг. Өнөөдрийн бичлэгээр fail safe-ийн талаар хүрэхээр бэлтлээ. Бичлэгээ дуслан үзээрэй. Нэгэн орой нэг алуурчин хоёр баян хосыг барьцаалж цагдаа нарыг сүрдүүлж байгаагаар комик эхэлнэ. Удалгүй Бэтмен ирж алуурчин цонхоор шидээд дээд давхарт гартал аль хэдийн алуулсан байдаг. Бэтмен алуурчин заамдаад хин чамааг явуулсан гэд ууртаагаар асуухад пингвин явуулсан гэж хариулна. Пингвин Готэм хотын 5 сая доллароос дээш өрөнгөтэй бүх хүнийг ална гэх бичлэгийг Бэтмен үзэж байхад нь Робин ирээд алуулсан найзын талаар уучлал гуйна. Бэтмен өөрт ирсэн захидлуудаа шалгаж байхад нь Робин "Би чамд санаа зовж байна. Өдөр шөнөгүй л Бэтмен хэвээрээ байна. Энэ чамд хүртэл хитрнэ." Гайхалтай. Чиний дансны үлдэгдэл хідэн тийг алдахад л урилга ирэхэ байчих юм. Юу болсон бэ гэвэл Joker War гэх ивентээс болоод Bruce Wayne өөрийн бүх хөрөнгөө алдаж орд таршаасаа хүртэл хөөгдсөн байдаг. Ингээд Batman Robin хоёр пингвиний зохиож байгаа арга хэмжээ рүү явцгаана. Bruce дотгошоо орж Robin тушаал өгөөд пингвинийг хортхий ашиглах магадлал 98% байгаа талаар хэлж бойлерын өрөө рүү яв гэд нуусан бүсээ аваад явж байхад нь "Чиний зөв байна. Бойлерт хортхий байна. Чи юу хийхээ мэднэ. Би пингвинийг зохицуулъя" гэд зочид дунд орно. "Гала тавтай морил. Бас өөрсдийн үхэлтэй" гэд улаан товчон дээр дарахт нь Робин аль хэдийн хортхийг салгасан байдаг. "Чи хитрхи оройтсон" гэд Батранг пингвин рүү шитгэхэд пингвин Clayface болж хувирдаг. "Clayface, харин чи битгий хөдөл. Миний чамд зоосон Батранг чамайг зүгээр л шавар болгоно. Одоо хүмүүсийг аврахад тусал" гэхэд нь ухаан алдсан байсан дээрэмчин сэрж Робин хүзүүнд нь буудаж унгана. Дэлбэрэлт болж Clayface-д хүмүүсийг хамгаалах гэж хэлээд хүүмийн тэсэрээ гисээр л эмнэлэг рүү явна. Замдаа өмнөх Робин Джейсон Тодд тохиолдсон аимшигт явдлыг бодож явсаар эмнэлэгт азар амжиж ирнэ. Эмнэлэгт нэгэн сувилагч өрөөнөөс гарахад Бэтмен харанхуугаас гарч пингвин дээр очиход өөрийгөө мөнгөн усны хордлогоноос болж үхэж байгаагаа хэлнэ. "Миний бүхэл амьдрал та нар шиг баян новшнуудаар хүрээлэгдсэн. Мөнгө та нарт амархан ирсэн. Гэхдээ надад биш. Би бүгдийг өөрөө босгосон. Миний эзэнт хөрөн, миний Iceberg Lounge, тэд бүгд над руу нүрээ буруулсан. Харин тэд одоо амьдарч байна. Би энэ шудраг биш байна. Чи тэр дуут дохиог сонсч байна уу? Цагдаа нар чиний хамтрагчид, бас дайснууд. Чи миний жагсаалтын хамгийн сүүлийнх нь. Би чамайг хизээж алж чадахгүй" гэд сувилагч дуудаад өөрийгөө алах гэж им залгаад "Би чамайг дуусгаж чадна" гэд үхэх гэхэд нь Бэтмен болиулах гэж оролдож байхад нь сувилагч орж ирээд бүх хүн Бэтменийг пингвинийг алчглаа гэж бодно. Энэ үеэр Аалзны торонд баригдсан Batcave дотор чимээ гарч fail safe асна. Бэтмен өөрийнхөө шинэ Batcave-дээ сууж байхад нь fail safe гинэт гарч ирээд Бэтмен рүү дайрахад булцсан ч нэг цохиулаад л газар ундаг. Batmobile-ыг асаагаад хойноос нь зүгдээд явж байхдаа Батранг шидэж дэлбэлсэн ч юу ч болоогүй юм шиг гарч ирээд шууд л ганц цохилтоор унагадаг. Failsafe эхэлсэн ажлаа дуусгах гэж байхад нь Bat Family ирж аврах гэж оролцсон ч юу ч болдоггүй. Signal Failsafe-ийг сатааруулж байх хооронд Robin Batman-ыг аван зүгтдэг. Failsafe хойноос нь хөөж байхад нь Nightwing байктайгаа ирээд дэлбэлэхэд Failsafe нисээд явах гэж байгаа юм шиг байснаа шууд хүчтэй газарт бууж Bat Family-г буулган авдаг. Robin Batman хоёр Batcave-д ирэхэд Batman шууд нэг харанхуй хонгил руу орсноо өмсгөлөө сольж Zurine R Batman болдог. Zurine R бол Bruce Wayne-ийн өөрийнхөө далд ухамсарт бүтээсэн зан чанар ба ямар нэгэн оюун санааны дайралтын эсрэг бүтээгдсэн байдаг. Zurine R бол no kill rule гэсэн юм байдаггүй болохоор Batman-ээс арай илүү хэрцгий юу ч хийхэд бэлэн байдаг болохоор Bruce өөрийнхөө оюун ухаан дотор далд түгтсэн байдаг дүр. Zurine R Batman гарч ирэхийг харсан Robin гайхаад яагаад хувцас сольчихсан гэд асуухт нь "Би бол Batman. Цэвэр, бас энгийн. Batman дэд Zurine R. Чиний Batman намайг бүх хүнийг аврахын тулд дуудсан. Би Bruce-ээс илүү. Тэр намайг бүтээсэн. Би бол сэтгэл зүйн дайралтын эсрэг хамгаалалт. Би Failsafe-ийг бүтээхэд тэр зөв гэж бодсон. Учир нь тэр хизээч Batman-ыг зогсоож чадах зүйлийг бүтээж чадахгүй байсан.
Би чиний Бэтмен намайг дуудах байх гээд түүний дурсамжнаас энэ талаар устгасан. Гэт байж байхад нь Facesafe орж ирээд тэдний байгаа газрыг олоход Бэтмен шууд пуужиндаад Робин Бэтмен хоёр lightsaber шиг сэлэмтэй гарч ирээд тулалд нь дийлдэж Робин Batcave-ийн тааз руу нээд шидэд тэр хоёр боломжийг ашиглан дээш гардаг. Робин Facesafe бид хоёрыг бараг аллаа. Бид хоёр арай илүү стратегтэй баймаар байна гэхдээ Бэтмен өөрсөндөө тоос түрхээд би байршил тогтоож суулгасан гэд Facesafe тэр хоёрыг хайгаад явж байхад нь гинтэл дээрээс нь гарч ирээд дайрахад ядах юмгүй хаагаад хан нэвт гартал нь цогтөг. Робин хойноос нь дайрсан ч шууд л буцаад цохиод пуужаа харавхад Робин азар бултаж амждаг. Чи надтай тулдах тусам гэр бүл чинь зовж байна. Гэр бүл биш. Цэргүүд, миний хайрам бас дайн дуусаагүй байна гэд Facesafe руу дайрна. Бэтмений тархин дотор би чамайг Facesafe-ийг унтраа чадна гэж бодсон болохоор л гаргасан. Би түүнийг бүтээсэн. Би түүнийг зогсоож чадна. Тэр чиний бүх аргыг чинь мэднэ. Тэр зөвхөн цэвэр Бэтменийг зогсоохоор л оролдож байна. Би бол Бэтмен, бас Брюс Вэйн. Тийм бол миний цэрэг биш. Тэр бол миний хүүгээд зөөрийн араас хяналтыг буцааж авч чаддаг. Хяналтыг буцааж авсан дээрүүдэл шууд л тултгаа зогсоож Робинг цонхоор авч гараад зүгт гээд байж байхад нь тэмтрүүлшиг зүйлнүүд гарч ирээд буцаагаад Бэтменийг оруулаад ирдэг. Хүчил цацаад дайрсан ч Facesafe хүчтэй өшгөлөж Бэтмен өөрийн гэр бүлээ харж эхэлдэг. Facesafe яг алах гэж байхад нь өрөөний гал унтарч тэр чигээрээ харах уу болдог. Хин нэгэн миний найзаас холд гэхэд Супермен ирсэн байдаг. Супермен Facesafe-тэй тулдаж байхад Facesafe гинэт Бэтменийг алах гээд гүүхт нь хойноос нь нисэж очтол шууд л нуруунаасаа Kryptonite хутаг гаргаж ирээд дүрхэд Green Arrow ном сумаараа харавхад нь өөдөөс нь пуужиндаад хажуугаас нь Martian Manhunter гарч ирээд шууд л цохиж тулаан гадаа өрнөнө. Бэтмен Супермен зогтсон байсан Kryptonite-ийг суглаад ухаан алдсан байхад нь Robin Green Arrow Супермен Бэтмен хоёрыг онгоцон суулгаж зүгтаалгаж чаддаг. Зүгтж байхыг нь харсан Facesafe араас нь нисдэг. Justice League араас нь ирээд Facesafe-ийг зогсоох гэж оролцсон ч Facesafe бүгднгийнх нь сул талыг мэдэж байсан учраас маш амархан буулгаж авдаг. Онгоц далаа дээгүүр нисэж байхад Бэтмен босч ирэхэд нь Робин буцаагаад хивт гэхэд Facesafe миний араас л ирж байгаа. Супермен хүч байна. Супермений фортресс руу явж түүнийг авар. Би энд байвал түүнд аюултай. Чи бол Робин. Түүнийг авар. Би чамайг ир хүн болсон чинь бахархаж байна. Надад битгий санаа зов гэд далаараа үсрэхт нь Aquaman ирж авардаг. Брюс гинэт зэрэхэд Aquaman 2-7 хоног унтсанг нь хэлж Facesafe өөртөө робот туслахууд гэж Готэмд байсан ихэнх хүнийг барьсан. Бас өөрийг нь дэлхийд даяар хайж байгаа. Удахгүй Атлантист ирэх байх гэж хэлдэг. Aquaman тэр зүйл юу болох талаар нь асуухад энэ бол миний буруу. Миний дотоод ухамсар намайг хин нэгнийг алах юм бол намайг зогсоохоор бүтээгдсэн. Тэр миний бүх хөдөлгөөнийг мэднэ. Надаас хурдан, хүчтэй байхаар бүтээгдсэн. Тэр итгэхгүй байж хэрвээ намайг хүн алвал асах ёстой байсан. Гэхдээ Альфред худлаа байвал зогсоох ёстой байсан ч Альфред байгаагүй. Ийм учраас ийм зүйл боллоо гэж Aquaman хэлнэ. Aquaman цэргүүддээ Facesafe-ийн талаар анхааруулж бэлэн байхыг сануулхад нэг цэрэг нэгхэн хүнийг л хамгаалахын тулд та бидний хаан биш болж байна. Яагаад Бэтменийг зүгээр роботод өгч болохгүй гэж чи хэдэн удаа дэлхийг аварсан бэ? Хэрвээ Бэтменээс энэ асуултыг асуувал чи хэлж дуустал нь удаан хүлээнэ. Чиний амьдарч далайд амьсгалж байгаадаа Бэтмен талрах түүнийг хамгаал гээд цааш сэлж хуйгаа өмсч байхад нь Facesafe гарч ирээд Aquaman-ыг барьцаалж цэргүүдээс Бэтмен хаана байгааг асуухад нь түрүүний цэрэг хуучин хааны өрөөнд гатаргын хулчгар шиг нуугдж байгаа гэд очиход нь аль хэдийн алга болсон байдаг. Энэ үеэр Бэтмен Watch Tower төлөвлөгөө бэлдэж байхад нь Facesafe ирж байдаг. Facesafe Бэтменийг хайж явахад нь Бэтмен буу олж аваад харанхууд нуугдж байгаад буудсан ч ширхэгч зураасгүй босч ирээд Бэтменийг цохиж бууг нь нэвддэг. Бэтмен зүгтсаар телепортер дотор байхад нь ирээд чи зүгтэж чадахгүй гэхэд нь Бэтмен телепортерын тохиргоог өөрчилж Facesafe-ийг тогоор цохиулж байхад нь гинэт дэлбэрч задгай сансарт шидэгддэг. Аврах хөлөг дуудах гэж оролцсон ч Facesafe аль хэдийн бүгдийг нь нэвдэлсэн байдаг. Хүчил төрөгч нь яг дуусгаж байхад азар эвдэрсэн хөлөг дотроос хүчил төрөгчийн баллон олж амь гарна. Дэлхий рүү явхаар эвдэрсэн хөлгийн хэсгтэр гарч баг багаар дэлхий рүү ойртож байдаг.
Ойртох тусам дэлхийн татах хүчинд татагдж хид хасны улмаас баллон дэлбэрч нүмергөө ашиглаж аюулгүй газарддаг. Чанга чимээс сонссон Супермен сэрж Суперменийг сайжирсанг нь асууж цаг хожиж өгөхийг Бэтмен хүсдэг. Цасан шуурган дунд Фейсэйф удаанаар алхасаар ирж байдаг. Өмнөх удаа би бэлтгэлгүй байсан. Одоо бол бэлтгэлтэй гэд Супермен Фейсэйфтэд тулдаж байхад Фейсэйф тэмтрүүлээ бие рүү н оруулж Суперменийг ахин нэг удаа ялдаг. Бэтмен энэ хооронд вирус бэлдсэн байдаг ба Робин энэ хэрвээ ажиллахгүй бол яах вэ? Фейсэйф Бэтменийг ялах гэж бүтээгдсэн. Гэхдээ тэр Бэтмен Робин хоёрын эсрэг ялж чадахгүй гэд тэд гадагш гарна. Бэтмен Робин тулдаж байх хооронд Бэтмен хийсэн вирусээ Фейсэйфт апплод хийж чаддаг. Харамсалтай нь вирус нь амжилтгүй болж Фейсэйф Бэтменийг алах гэхэд Робин болооч гэж ойрлж байхад тийм зүгээр дэгээд Фейсэйф Бэтменийг алдаг. Даалгавраа биелүүлсэн Фейсэйф нисэж алах болно. Хаа нэгтээ хоёр нөхөр гудамжинд нэг зүйл тонож байдаг. Бэтмен амьд үлдэж чадсан ба Бэтмен оршин байдаггүй universe-д ирсэн байдаг. Энэ хүрээд өнөөдрийн бичлэг маань өндөрлж байна. Хэрв та энэ бичлэг шиг комиктэй холбоотой бичлэг үзхийг хүсвэл лайк болон subscribe-а дараарай. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.